За сайн бацгаана уу. За өнөөдөр социологч Эрдэмт миний бие бид төрийн тухайд Монгол онолын талаар ярих гэж бодож байна зөв. За тийм зөв. За яг гэвэл энэ бол өнөөдөр зайлбар байхгүй яригдах цаг үе нэрчээд ах шиг байна. Тэгээд энэ яг одоогийн хэрэгжилж байгаа засаг төрийн онолд юмнаас бол тэс өөр юм байна гэж би хальт хараадыг анзаарсан. Тэгээд энэ тухай яг онцлогийг эхэлж асуугаад тэгээд энийг гол нь энэ онлоор өнөөдөр улс төрийн засахын тулд яах ёстой гэдэг талаар ярилцах гэсэн. За яг уу манай Монгол улс чинь төрт ёс гээд одоо албан ёс орны 2000 гаруй өнөөгөөс модон хаанаас эхлүүлж үздэг. Тэгэхээр хөнөөч нь бол модон хаанаас өмнө байсан бас 2-3 мянган жил. 3000 жил шахав. Тэгэхээр монголчууд бол бид нар төрч ёстой гэдэг байхгүй тийм ээ уламжлалтай. Тэгэхээр альва нэг төр улс чинь бол төр тогтноо гэдэг чинь бол хуультай байна гэсэн үг, засагтай байна гэсэн үг тийм ээ. Тэгээд тэр хуультай засагтай байна гэдэг чинь тэгээ хуультай тэгэл эн чинь бүгд л тодорхой хэмжээний эрх зүйн асуудал болоо авчдаг юм л да. Эрх зүй тогтож ээж л төр тогтно. Төр эрх зүй хууль байхгүй бол тэгэл юм дээр одоо энэ хэдэн хүмүүс чинь ингээд нэвлэн нэгдэж тодорхой хэмжээний дүрм журамын дагуу одоо бүх юм зохицуулах тийм үстэй. Тэгэхээр эрх зүйтэй холбоотой асуудал. Гэхдээ тэр эрх зүйн асуудал чинь өөрөө энэ дэлхий дээр янз янзын их үүсвэртэй байдаг. Тэр их үүсвэр нь юу гэхээр ер нь хүн гэж хэмбэ гэдэг асуудал дээр хүн байгалийн хооронд ер нь бол хүн хүний хооронд ямар харьцаад байх вэ гэдэг юм дээр суур тулгуур хотгонууд байдаг юм л да. Тэгэхээр ер нь бол философт хоёр хандлага байдаг. Хүн анханасаа муу амьтан, эсвэл хүн анханасаа сайн амьтан. Буюу хүн хүндээ чон, эсвэл хүн тэнгэрлэг. Тэнгэрийн одоо юу буусан тэнгэрийн одоо амьтан гэсэн утгатай. Оюун санааны гэдэг утгаараа тийм. Тэгэхээр ерөөсөө ийм хоёр хандлага байдаг. Тэгэхээр Оромын эрх зүйдэр бол ер нь бол барууных нь бол хүн хүндээ чон буюу хүн бол анханасаа араатан амьтан гэсэн амьтлаг чанартай гэсэн тийм ээ. Зарчим дээр суурилсан байдаг. Юу нь бол тэрний дарамсан эрх зүй. Тэгэхээр одоо бидэрт бол ноёлж байгаа Оромын эрх зүй дээр суурилж хийсэн Оромын эрх зүйдээ суурилж хийсгээр Оромын тэр барууны бүх тэр философийн нь хүн хэмбэ гэдэг дээр нь бол тулгуурлаж хийсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Хүн бол араатан хүн хүндээ чон гэсэн зарчим дээр хүн хүндээ тэрсэлтэн хүн хүндээ дайсан. Тийм учраас хүмүүс бол хоорондоо өрсөж идэн хүчтэй хүчрэх намнан тий. Тэгэл тиймэрхүү зарчмууд гараад ирдэг юм л та. Тэгэхээр эрх зүй нөгөөх нь бол манайхан дэмдээ дээсэрчэндээ хүн хүний хүчинд загас усны хүчинд гэл ийм зарчмууд байна шүү дээ тийм ээ. Тэгээ хүн бол тэнгэрлэг бид нар бол тэнгэрийн өрс гэсэн тийм ээ Монгол утхан. Тэгээд тэгэхээр энэ зарчим бол манай Монгол төр эрх зүйн суур үндэс ажээ гэж хэлэх гээд байна. Тэгэхээр яг эндээс үүсэл нэгсэндээ ямар суур дээр философийн ямар суур дээр тэр тухайн төр улс эрх зүйгээ үүсгэж нэгсэндээ тэр үндсэн хуулиа тийм үндсэн хуулиас ч их бүх эрх зүйн үндэсчил бол үндсэн хууль шүү дээ. Тэгэхээр тэр үндсэн хуулиа ямар эрх зүйн бүлдээр тогтоож хийсэн бэ тийм л нийгэм бид нар барина гэсэн үг байхгүй. Одоо тэр бид ч иргэний арчсан хүмүүнлэг иргэний арчсан нийгэм гэж байгаа зү. Гэвч энэ хүмүүнлэг иргэний арчсан нийгэм гэдэг маань Локийн тэр хаавсан 17 дугаар зууны үед анх тэр Америк энэ тэр үүсэж явах үед бол үүссэн үзэл баримтлал. Тэр нь бол иргэний нийгэм гэдэг маань бол ерөөсөө тэр хүн хүндээ чон хүмүүс атом хүмүүс буюу тус тустай хүмүүс хоорондоо гэрээ байгуулад бид нар ийм дүрмээр ингэж одоо нэг ичгүй хүн шиг амьдраа гэсэн гэрээ байгуулж байгаа хгүй да. Тэгээд энэ дээр энийг иргэний нийгэм гэж нэрлэлцээ. Нэгснөө тэр гэрээ жоохон зөрчүүл тэгээд нэг хараас нь хотох шагаал алсан чамаагүй гэсэн санаа байхгүй юу. Тэгэхээр бидний хууль бол эрх зүйн үндэс одоогийн өнөөдрийн бид нар 91 оноос хойш мөрдөгж байгаа үндсэн хууль маань яг л ийм үндэстэй. За ийм онцлогтой ингээд бид нар тэнгэрийн гэдэг ухагтхуун дээр суурилсан энэ онлыг одоо яг ингээд хэрэгжүүлмээр байна. Яг одоогийн хүмүүс тохируулаад та ямар нэгэн эрх зүйн зохицуулт хийх тийм л юм хийцэн гэж ойлгоод байгаа. За харин тийм ээ. Яг бидний хувьд бол энэ судлаачд бол одоо ингээд тэр алтан дээд үнийн аялалгүй ярьсан хүмүүс, алтан дээд гэрээг ярьж байгаа хүмүүс, за ер нь Монгол уламжлал ярьж байгаа хүмүүс бол бас нэг үлэх олон Монгол уламжлал ярьлах чинь яг л энэ төр эрх зүйн суурийг л ярих хэрэгтэй шүү дээ. Уг нь бол төр эрх зүйн суурь төрөл тогтолцоо жижил эрх зүйн тогтолцоо жижил тэр Монгол уламжлал чинь
тодорч гарна гэхээс ч бол эрх зүйн орчин нь бол ийм хүндээ чон байгаа цагт бол юу гэж гарч идэгий. Тэгэхээр юу гэж хэлэх гэж юм гэхээр ерөөсөө л ганцхан л асуудал байгаа. Ганцхан асуудал тэр нь бол ерөөсөө л тэр ганц чулуу болж байгаа буюу одоо ганц бүх юмны садаа болж байгаа юм л одоо энэ Ромын эрх зүйдэр хүн хүндээ чон иргэний арчилсан нийгэм байгуулна гэсэн үзэлдээр онол дээр тулгуурласан үндсэн хууль. Яг одоо байгаа бидний мөрдөж байгаа үндсэн хууль. Тэгээ энийг явах хэрэгтэй. Тэгэл одоо бид нар бол одоо тун утахгүй миний одоо бодож байгаагаар одоо ер нь бодох нь явах хэрэгтэй. Энэ нэг гадныхны захиалгаар тэмүүлж байгаа энэ бэлчээрийг бол нэгдүгээрт бол ховчлон. За бэлчээрийг ховчлонгууд л тэгээд л одоо энэ хідэн бэлчээр алдсан малч чинь тэгэл нэг хідэн барьж байгаа шинээр барьж байгаа хотууд руу л шавна штэ. Тэгэл одоо энэ нэг олных нь болоод одоо нэг хідэн гэр хороолох нь болоод тогч байхгүй, усч байхгүй. Тэгэл нэг тиймэрхүү одоо нэгсэн л тэр нэг гадраас нь чөлөөлдөг 10 хэдгээр юм лээ 16 дугаар дооноос эхлээл нөгөө англид болсон л юм шиг юм болно штэ. Тэгэхээр бид нар англид болсон нэгсд бол бүгдийг тэгээд хэдэн гадрын эзэмшлийн нөхдөөч гадраа эзэмшээл тэгээд бүгдийг хөөж гаргаад хэдэн тариачдыг чинь бол гадраас нь чөлөөлж хаяал тэгээд тэд чинь бол Америкийг зориул яваа үсттэй. Тэгээд Америкийн нэгдсэн улс байгуулсан. Тэрнтэй адилхан Монголоос бол тэгээд хэдэн 90-ад онд бол ихээр бол баахан хүмүүс бол гадагшаа гарсан. Одоо үгээгүүчүүд яг голдоо яг үндэлэгт. Тэгээд одоо бол тэгээд дахиад нэг шинэ үгээгүүчүүд бий болно. Тэгээд нэг хэдэн монголчууд явахт эзэн ганц нэг хэдэн монгол эзэн байж магадгүй голдоо гадаадын эзэдэл нөгөө мөнгөтэй юм чинь энэ хэдэн гадрыг чинь хөдөлж аваад тэгээд суучих шүү дээ. Тэгээд монгол гэдэг тэр эрх зүйн орчныг бүрдүүлээд байна шүү дээ. Одоо манай энэ тэр эрх зүйн орчныг бүрдүүлж яваад энэ чинь бол тууштай 30 хэдэн жилийн турш тууштай хийсээр ирсэн. Нэгсэнд бол чимэдгөө бол одоо энэ үндсэн хуулийн 91 оны үндсэн хуулийг нь яг эцгэн гэж ярьдаг боловч цаанаасаа бол энэ чинь бол бэлэн үндсэн хуулийн төслийг нь өгчихсэн байсан. Гэхдээ тэндээс хамгийн гол нь энэ газар бол юуны өмч гэдгийг ард түмний өмч гэдгийг л ганцхан заалт тэгэл авч хотгосон байхгүй юу. Тэгээд бид нар тэн дээр чинь нэмтгэлэл одоо ингээл Монгол улс одоо хэрнээл ингээл үнэхээр жинхэнэ утгаараа колонч болохгүй хагас колон маягтайгаар ам зугаал байж л байна. Тий. Тэгээ одоо яг энээс аврах таны наад онолыг одоо яг ажил болгож хэрэгжүүлэх энэ шатандаа орох цаг хугацаа болчиход байна. За бодлоо гэд яг болж байж болно. Гэхдээ энэ бол хамгийн гол нь одоо нэг ганц миний бие шиг нэг юм нэг хэдэн эрдэмтэд нэг хэдэн юм ерөнхийдөө судлаад ойлгоцсон ухцсан хүмүүс чинь бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Үнэхээр бид нар бол орилоо чарлаад бол энэ ямарч одоо жишээлбэл миний бие бол 12 оноос хойш бол жил болгон сонгуульд оролцдог. Тий, жил болгоо. Гэхдээ энийг л ярьдаг. Гэтэл бол энэ сонгуульд оролцоод бол нэмэр байхгүй шүү дээ. Манай битгий нөхдүүд чинь бол тоохгүй шүү дээ. Яад бол. Тэгэхээр одоо энэ сонгуулийн систем нь улсын их хурл одоо энэ ажиллаж байгаа энэ дүрм горимж урмаар юм болол одоо тэр ором юу гэдгээр хүн хүндэн чинь одоо хүчтэй нүчгүүгэн ингэж барьж идэх ийм юмар ингэж яваад байгаа энэ газар таны энэ хууль яригдах ёсгод байгаа хэрэг л дээ. Таны энэ яг одоо тэгээд хэрэгжүүлээ гэхэд одоо бидний амьдралд яг яаж нөлөөлөд явчих вэ? Гэхдээ за яг одоо нэг хизээ нэг цагт мэдэрж болж л хараа. Ягаад бол энийг бол би өмнөх яриагаар хэлсэн одоо жишээлбэл гадны шахалтаар л бид нэр энэ үндсэн хуулиа өөрчилж чадна. Яад бол гадны шахалтаар энэ орж ирсэн үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрчилчлээ гэж одоо тэгэхэд одоо яг ямар зохицуулт байгаа хууль вэ? За яг одоо бид нар бол хаасан дээр 12 онд бол бид нар энэ үндсэн хуулийн төслийг өргөн барьж ирсэн. Тухайн үеийн ерөнхийлөгчд энх баярт. За тэгээд яг бидний зүгээс бол энэ үндсэн хуулийн хямрал тогтцооны хямрал боллоо гэж одоо бид нар бол мэдгдсэн. Тэрнээс хойш бол энэ үндсэн хуулийг бол гар хүрэх үндсэн хууль гар хүрэх үйл ажиллагаа эхэлсэн. Гэхдээ одоо тэрийг бол яг явж байна. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байна гэхээр хэрвээ яг бидний тэр үндсэн хуулийн төсөл батлагдаа гэх юм бол тийм ээ. Нэгдүгээрт бол хамгийн наазах нь бол засаг захиргааны нэгжийн хуваар дээр бол шууд өөрчлөлт орно. За тэр нь юу гэсгэл бол уламжлалт аргаараа нөгөөд нэг гал айлын тогтолцоо буюу одоо нөгөөд нэг 10 тийм ээ 10 одоо тэр 100 сум дүүрэг хороо гэдэг чинь бол нөгөөд нэг 10 цуутынхаа тогтолцоор л шууд орчихно гэсэн үг л дээ. Автоматар орно гэсэн үг. За нэгдүгээрт. За тэгээд тэр чинь юу ямар дагавар орж ирэх вэ гэхээр нэгсэндөө сонгуулийн тусдаа хууль гэдэг утгын алга болох юм.
Аа за. Сонгуулийн тусдаа хууль гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр Төлөөлөгчдийн байгууллага гэсэн үг үү? Үгүй тэгээд энэ чинь бол ийм байхгүй да. 10 10 чинь бол өөр өөртөө дотор ингээл сонголтоо хийгээд нэгсэн 10 дотор бол өдөр болгон сонгуул хийсэн ч болно. Аа за. Нэгсэндээ бол тэр дүүргийн хувьч гэсэн бол сар тутам сонголтоо хийсэн ч сонгуул хийж. Тэрийг бол нэг тийм дэвргээх шаардлагагүй зөвхөн хэрэггүй нэг дотроос нь доороос нь татаад өөрийнхөө хүмүүсийг тавиад ингээл эргэлдээд ирнэ гэсэн үг байна. Маш их шуурхай тэр нэг 4 жилд нэг удаа нэг уун компанид ажил болдог шиг байхгүй. Тэр зүгээр л сонгуул гэдэг чинь өдөр тутмын ажил болж байгаа байхгүй. Хэрвээ шаардлагатай юм бол тэгээ насан туршдаа тэр хүн байрандаа тэр өөрийнхөө сентидээ сууна гэсэн үг байхгүй. Түнд адилхан тэр одоо тэр хаан болсон тэр ерөнхийлөгч гэдэг хүн ч байдаг юм эсвэл тэр сонгогдсон хүн ч гэсэн мөн адилхан тийм ээ. Хэрвээ тохироод байх юм бол тэр байранда тохирох юм бол насан туршдаа ч байсан хүмүүс чинь сонгоод шүү дээ. Гэхдээ автоматар сонгоод. Гэхдээ энэ бол яг дараа шат дараалсан сонгуул байхгүй да. Нэгсэндээ ерөнхийлөгч хэн сонгох вэ гэхээр тэр нөгөөд нэг их төмтийн буюу тэр нэг 100 мянган өрхийн төлөөлч нь тийм ээ 100 мянган төлөөлч нь банк сонгоно гэсэн үг байхгүй да. Нэгс нь бол тэр одоо тэр хэд байдгийг тэр аймагуудын одоохонохоор ярих юм бол тэр 100 мянган өрөх гэж одоо байхгүй шүү дээ тэр 100 мянган. Тэгээд нэг хэдэн аймагуд бас аймаг засгийн нэгжүүд бүгд л солигдно л доо. Тэгээд миний нэг болоход нэгс нь 3 бүсгт одоо хуучин шиг л тийм ээ баруун гар зүүн гар төвийн бүс нутг гэсэн маягтайгаар нэг 3 хэсэг л болоод 2 чихэн гэсэн үг л доо. Өөрийн ирэхгүй тэр чинь цаанаас байгалийн жамаараа үүсдэг байхгүй. Тэрнээс бол зүгээр нэг би тэгж хуваа тэгж яа гэдэг асуудал байдгүй хэзээ ч. Ямар нэгэн юм эртний юм ийм байсан гэдэг дээрээ сэргээж байгаа зүйл үү? Хэдий олон заалтаа хэр олон заалтаа сэргээж байгаа зүйл биш. Энэ бол зүгээр фрактал хөгжил гэж юм байдаг юм л да. Байгалийн жам байдаг. Байгалийн жам фрактал гэхээр одоо энэгээр өвс ногоо биднийг тойрж байна тийм ээ. Өвс ногоо яагаад ингэж ургадгийг? Яг ингээд цэцгэлээд ингээд яг одоо ингээд тийм ээ навчлаад одоо ингээд мөчрлөөд ингэж ургадгийг. Энэ чинь фрактал бүтц. Тэгж л ерөөсө бүх уран бол тэгж ургадаг. Тэгээ тэрнтэй адилхан таатай нөхцөл бүрдсэн цагт бол ерөөсө хүний нэгж өөрөө бас ингээд органик гэдэг утгаараа органик байгууламж органик ерөөсө өөрөө органик хөгждөг байхгүй да. Тэгэхээр яг тэр фрактал бүтц одоо фрактал бүтц гэхээр одоо энэ зүгээр уул хадыг л хараад үзье. Уул хад яагаад одоо яг ийм төрштэй байдгийг тийм ээ. Яагаад бол энэ чинь фрактал бүтц. Энэ өрсөөр дөр байгалийн жам байхгүй гэж байгалийн хууль. Тийм учраас монголчууд бол юугаар алдахтай байсан гэхэд дандаа байгалийн жамаар нь бүх юмыг зүгээр ингээд Тэгэхээр тэрийгэ дагаад эн чинь зүгээр хөгждөг болохоос биш. Дээрээс нь бол хүний толгоогоор зүгээр бод ингүүл зүгээр ингүүл сайн ингээд нэг хүний толгоогоор явдаг хизээч тийм байгаагүй байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг вэ таны над одоо энэ юу гэсэн үг гэхээр чинь бол ерөөсөө л энэ байгалийн хийсэн байгаа юм чи юу? Тийм одоо бид нар ч яг их цааз гэд нэрлэлсэн байсан. Одоо ч их цааз их сурвалжийн их цааз л да. Их багын биш. Агуу одоо эсвэл дороо гэсэн утган биш. Зүгээр л их цааз. Цааз гэдэг нь бол одоо мал заазлах гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Нэгснэ энэ зөв бурууг наад цагаанаад тийм ээ. Одоо тэр нэгснэ юугаар нь бол заазлж шүү дээ. Малыг тэрнтэй адилхан цааз гэдэг үг чинь л өөрөө зааз гэсэн үгнээс гаралтай. Тэгэхээр нэгсэнд бол бас л нөгөө байгалийн одоо нэгсэндөө яах ёстой их ёстой гэдэг нь бол байгалийн одоо тэр жамдан тохируулъя гэсэн санаал байхгүй да тийм ээ. Тэрнээс бол цааз нэг чинь толгоог нь тавьчихна гэж манайхан бас их засгийг бол буруугаар ойлгоод байгаа байхгүй да. Тэгээд нэгсэнд бол яг тэр байх ёстой тэр дүрм одоо байгалийн жамдан л оруулна гэсэн санаа байхгүй юу. Тий. Нэгсэнд бол болохгүй зүгээр ингээл заазлал болох нь бол яг хөө тэгэл тэр үр төлөө өгдөг нь бол нэг тал руу үр төлөө өгдөггүй нь бол нөгөө тал руу гэх мэтээр бол заазлж штэ тийм ээ. Зааглаж байна. Зааглах асуудал байгаа тий. Тэгээд энүүнийг одоо ингээд ард түмэн ингээд нийтээрээ хуралдаад ингээд за энэ юм байна гэд энэ юм хуралд таны энэ боловсролын үндсэн хуулийн дээр хэр зэрэг удаа хуралдахаар хэр олон заалттай ингээ авч хэрэгжүүлэхэд ямар ших юм байгаа би ихтэйд ойлголт төсөөлөл армаар. За яг хөө зүгээр яг одоо байгаа энэ бичигдсэн бичмэлдэрээ бол яг одоогийн энэ үндсэн хуулийнх нь тийм ээ байгаа заалтуудыг энэ харахад хүн гаднаас харахад нэг ав адилхан. За яагаад тийм бэ? Яагаад бол их чулууг баг чулуугаар хөдөлгөдөг гэдэг зарчмыг манай монголчууд ямагт дандаа баримтлалаар ирсэн байдаг. Их чулууг баг чулуугаар хөдөлгөнө гэдэг чинь бол тэр ганцхан нэг чулуул тийм ээ энэ бүх юмдыг бол ингээд эсвэл нуруунд дээр өрөөд байждаг эсвэл цаашаа тэгээ тэрэн дээр тэр чулуу дээр чинь бол бүх энэ уул хад чинь бол босдог байхгүй тэрнтэй адилхан. Тэгэхээр альва нэг өөрчлөлтийн юм хийхэд бол тийм нэг кардинал нь буюу одоо нэг эрс тис бүх юмыг бол суураар нь тэгж нураасан тийм юм хизээч хийж болдгоо гэж үздэг. Тий. Яг бол хувьсал гэдэг юм чинь бол маш их жижигхэн өөрчлөлтөөс явдаг байхгүй да. Тэгэхээр
ганцхан өөрчлөлт хийхэд л бол бүх юм өөрчлөгдөж явчихна. Тэр зарчмын дагуу энэ үндсэн хуулийн одоо төслийг хийгдсэн байгаа. Хүн уншаад эхлээ хараад бол өө чи нөгөөт чинд байж тээ гэж хэлдэг байхгүй да. Тий тэгж хэлдэг. Гэтэл одоо тэнд бол үндсэн нэг одоо жишээл одоогийн байгаа үндсэн хууль дээр бол хэдхэн алдаа байгаа. За яг нэг тоочвол нэг ерөнхий нэг зарчмын алдаа бол нэг 3 байгаа. За яг 5 алдаа байгаа. Ерөнхийдөө засыг гэвэл тийм ээ. Тэр 4-5 алдааг нь л засчих юм бол манай Монгол улс чинь шууд тэгшэр явчихж байгаа юм л да. Бүх хөгжил нь. Тэгээ эн чинь засаг захиргааны зохион байгуулалт 10 юу үе хуучин руу орчихно гэсэн шүү дээ. Тэгэхээр нэ өөр ялгагдах юм байхгүй гэхээр чинь мань мэт хүмүүс нь болохгүй гэж шүү дээ. За тэгэхээр яг засаг захиргааны нэгжийн хуваар дээр л зүгээр нэг нэр төдий нэг юмнууд орж байгаа мэт харагддаг байхгүй юу? Гэтэл бол тэр чинь бол засаг захиргааны нэгжийнхаа тэр хуваар дээр зөвхөн тэр одоо засаг дарга сонгох тийм ээ одоо юу гэдгийг тэр иргэдийн хурлын юуг сонгох тэр зарчмуудын зүгээр суулгацсан байхгүй автоматар. Нэгсэнд бол тэр эрхийн тухайн одоо тэр нэг 10-ныхын дотор нь тухайн тэр 10 дээр чинь бол хэдэн 10 чинь нийлээд 10 нийлээд 100 болдго юм байгаа тийм ээ. Тэр 100 гэж яхад тоогоор ярьж гин гэх чи бол тэр яг л одоо тэр сум дөрөв баг хороо гэдэг нэр нь хэвээрэл байгаа байхгүй. Хөдөлмөрийн хуваарлт хэвээрээ юу? Хөдөлмөрийн хуваарлт нь бол өөрөө дотроос өөртөө хийгээд явчихна гэсэн хүмүүс. Яг бол эн чинь бол зүгээр нэг цаанаасаа ингээд хүмүүс чиг одоо нэг албцсан юм биш. Хүмүүс чинь өөрсдөө тэр хүсэл зорилгоо өөрийнхөө тэр тэмүүллээрээ энэ Монголоо одоо хий гэсэн хүмүүс чинь өөртөө нөгөө овоолоо толгоор би хийнэ би чадна гэсэн нөгөөт нэг санаачилсан хүмүүс чинь өөртөө тэр санаачлага хийхин тулд зүтгэнэ гэсэн үг л дээ. Харин тийм би тэгэхээр зэрэг за ингээд харангууд их сайхан урдын нэг 10 зуутаан л мөрөөссөн ард түмэн байгаа шүү дээ. Яг үүндээ Монголын ард түмэн өөртөө бие дахыг асар их өсөж байгаа. Тэрэнд нь л асар том дэмтэй тэгэл аваад хэрэгжүүлчихэд их бас нэг сэтгэл гаргаж хэлсэн юм чинь их л хэрэгтэй юм байх нь л гэж бодох гэдэг байгаа. За тий ер нь бол хамгийн гол нь монголчуудын унган тогтолцоо. Нэгсэндээ дор хаяж мэдэгдэх тийм ээ 50000 жилийн турш манай монголчууд чинь тэр 10 100-ийнхаа энэ тогтолцоогоор ерөнхийдөө явсаар ирсэн байна. Дор хаяж одоо жишээлбэл хятадын их сурвалжаар үзэгч нь бол тэгэхээр бид нар бол энэ малчин ерөөсөө малчин ахуйн тогтоож ерөөсөө тэгж явсаар ирсэн юм байна л да. Чинь ерөөсөө энэ одоо тэгэхээр энийг бол зүгээр хуульчилчих юм бол тэгээд энэ чинь бол бидэрт бол нэг нэгээ сонгоол нэг нэгээ яах бол тийм бол ерөөсөө юу байхгүй байдаг байхгүй. Яг бол одоо би тэр ялб хааж ахт бол даргаа сонгох шиг л хялбар юм байхгүй юм билээ шүү дээ. Яг үндэлэхдээ чаддаг зүгээр өөрөө би чадна гэж хэлээ. За чи чадна гэдэг нэг чаддгуучуд л нийлээд би чамд дэмийгээл тэр дороо нөгөөд нь тэргийн нэг жижигхэн юу ч нь шинээр ингээд өөрөөсөө амь гарах гэж байгаа юм чинь амь өсөж байгаа нөхцөлд бол ерөөсөө хин чаддагтаа юм даалгадаг байхгүй да. Тэрнээс л би чадна гэдэг худлаа би нэр зүв саймцаа тэгээ юу ч хийхгүй тэр нэгсээ замчд байхгүй да. Монголчууд ч дандаа замчтаа сонгодог байсан. Ямар замаар явах вэ? Ямар дүт замаар явах вэ? Бүгдээр хэлээ штэ. Энэ 3 хүн сууж байгаа л хэн юу гэж чаддгаар энэ 3 хүн чинь дотроос сонгож чаддсан байгаа ч тийм. Тэгэл сонгосоор ирсэн арт түмэн. Тийм учраас манай монголчууд ч тийм ухаалаг одоо тэгэж одоо удирдлагын тогтолцоог шийдвэрлэж ирсэн арт түмэн үнэхээр л ховор. Энэ цагт бол бид нар бол үнэхээр бол манай монголчууд ч бол арай дийлт бүр одоо бүр арай бүр юм болно л доо. Яг л энийг бол байнга энэ манай хэдэн хөршөөч нь бол дандаа хориглон хориглон юу хүмдэ хорсоор л одоо ингээд ирсэн байна гэдгийг би хэлмээр байна. Тий. За тэгэхээр зэрэг энэ рүүгээ бид нар орохын тулд өөр дүрмээр орох юм шиг санагдаад байгаа юм. Тэгээ би өөрийнхөө бэлдсэн нэг юм яриад тахыг тий. Тэгэхээр энэ улсын хурал гэдэг маань анханасаа нөгөө ажлын байр ахиу цалин амлаж гардаг болохоор боолын гэрээ, дээрмийн гэрээ байгуулж ажиллах үндсэн үүрэгтэй гараад ирчихсэн болохоор энэ уул нь үндсэн үлгэд чинь ард түмэнд аз жаргал сайн сайхныг амлж явах хэрэгтэй шүү дээ. Эсрэгээр жаргал ус зовлон амлаж ингэж очдог газар юм байна. Анханасаа байгуулсан журам нь гэж харж байгаа. Тэгээд энэ утгаараа нэгэнтээ хүний хүн ёсны эсрэг, зам ёсны эсрэг бүхний хөөжлөх албан үүрэгтэй гарсан юм чинь халдашгүй дарахаа хэрэгтэй байхаас өөр аргагүй ягаад гэвэл миний өмнөөс муу юм хийж штэ. Тэр тэнд байгаа машины амин зулгыг дээрэмдэд надад ажлын байр гаргаад чамд ахиу цалин өгч чиний амжиргааны түвшинг дээшлүүлсэн. Тэр чинь хүн ёсны эсрэг, зам ёсны эсрэг ингээд миний
сайхны төлөө гэсэн хүний өөрөө амиан бодсон үзэл дээр нь гарч ирсэн учраас өөрөөсөө халдашгүй дарахын хэрэгтэй оршиж жагаад ингээ буруу бүхнийг хийж жагаад энэ амгалан сайхан байсан улсыг ингээ шоронжуулаад ингээд хөдөлгөөний дутагдал эмнэлэг шорон гэдэг ийм болгоцсон юм байна. Одоо сүүлдээ нөгөө нэг хууль сахиулдаг улсууд нь бас халдашгүй дарах хэрэгтэй байхаас өөр аргагүй болоо гэдэг дотоодын зэргийн халдашгүй дарах эрхийг хэлцээд ингээд ерөөсөө дотооддоо дайн самуу их бодлого боловсруулдаг ийм бузар буртаг газар болцсон юм байна. За тэгээ бүр яг одоо бол ерөөсөө хүн болгон өөрийн эд хөгжтөө хамгаалаад ингээд бие хамгаалах чадвартай байхаас өөр арга алга ингээд буу зэвсгээр ханган нийлүүлэх, буудлын сургалтын төв хаасайг нээж ажилуулах ийм шаардлагатай боллоо гэдэг зүйлийг улсын их хурл хэлцэж байна гэдэг чи одоо нөгөө саяын таны 16 дугаар зүүнээс жишээлсэн одоо нөгөө малчин ардыг ингээд газрын бөөн бөөнөр нь бэлчээрийг хөвчилж байгаа ингээд янз бүрээр ингээд одоо малчин чин тэмцээд нэг юм арайл буулчихгүй нэг юм ингээд зулгаагаад ингээд яагаад байгаа шүү дээ тий. Одоо тэгээд шууд ингээд буудаад эхлэх ийм зүйлийг л хэлцгээс өөр аргагүй энэ байгууллага угаасаа байх ёстой үзэгдлүү байх ёсгүй үзэгдлүү гэдгийг эхлээд бид нэр ярих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ байх ёсгүй энэ анханасаа ингэж чөлөө дардыг ингэж боолын гэрээ хийж ингэж боол болгодог ажилчаа ингэ хувьсгалж угаасаа багш мэрэгдийн буудаж хөнөөж байгаад тэгээд ингээд орж ирсэн энэ ерөөсөө ёс бус хүний ёсны эсрэг одоо ингээд бүгдийг буудал зам болгоод ингээд зүйл дуусгах нь байх ёсгүй гэдэг зүйлийг эхлээд бид нар хэлж чадах зоригтой байж байх хэрэгтэй. Бусдаар бол энэ хуулиар явхаас өөр аргагүй наад дөрмийн чин дагуу ажиллана гэж улсын хурлд нь ороод дотроос нь эвдэнэ гэдэг өөрөө нөгөө нэг манай өвгдийн баримталд нөгөө ариун ёсчуудаг таарахгүй зүйл те. Хэн нэгний заавалчгүй хуурах мөрөх хэрэг гарна. Нэг бол дотроос нь ороод дотор нь ороод өөрчлөчих юм байна гэж итгэсчийг нэг бол хуурна, нэг бол манай дөрмийн дагуу энэ хэдэн мачтай чинь буудалцаад алаад өгөх юм байна гэд оруулсан хүмүүсийг хуурна. Ингэж хуурч байхаа оронд өөрөөсөө энэ байх ёсгүй гэдэг зүйлийг хэлээд тэгээд улсын хурл дотор орно гэж байхгүй энэ улсын хурлыг байлгахгүй гэдэг зүйлийг л ярих хэрэгтэй юм байна. Тэрний тулд бид нарт өөр ингэсэн хууль байгаа. Тэнгэрийн хуулиар өрнө гэж байгаа. За таны Тэнгэрийн хууль гэдэг юмыг одоо бид нар 800 жилийн дараа одоо ялангуяа нөгөө алтан дэд үнний айлгууд нөгөө шарлан харлан хөхрнө гэл ингээд байдаг штэ тий. Тэрнийг бид нар яг ингээд тойм төдий биш маш тов тодорхой гаргаж ярих хэрэгтэй юм байна гэд. Тэгээ энэ дээр би ярих гэсэн. Тэгээд за алтан дэд гэрээ бол хөх монголчууд шарлж улааж харсны эцэст эргээд хөхрнөө гэсэн юу байгаа тий. Урд адил учрагчнэ. За тэгэхээр зэрэг шарлах цагт нь өндөр гэгээ. Ирээдүйд цагийг тохиолох залбирал гэж жанлав цогцломаа гэдэг содөр бүтээсэн. За үүнийг дүнжүүр хүргэж унших цагт Монгол улс хэндэж дийлдэшгүй улс болно. Манай Монгол улс тусгаар улс болно. Тэгээд миний соён дэлхийг бүрхнэ гэсэн. За энэ өндөр гэгээний Монголын төр төмдөө хийсэн гэрээ буюу нөгөө үндсэн хууль баримтлах хэрэгтэй. Энийг баримтласаар ирсэн монголчууд. За улаах цагт нь 8 дугаар богд за 1911 он тусгаар тогтнолыг яхахта Тэнгэрийн цаг ирлээ. Одоо миний хэлсүүгээр явахгүй бол өмнө өмнөх бүх дөрүүдийг шүтсний хэрэг байхгүй болно гэсэн. За тэгээд 24 онд 8 дугаар богдыг таалт өгснээрээ туулаа жилдээ тономл богдон зална гэдэг Монголын ард түмэн хэлэлцэж ирсэн. За тэгээд үнэхээр 1999 оны туулаа жил Монголын 9 дугаар богд анх Монголд заларсан. Энэ нь нөгөө Нострадамсын зөгнөл руугаа яг таардаг гэд. Ингээд асар их юм энэ. За тэгээд 2011 оны бас туулай жил бас Монгол улсын иргэн болоод Монголд суудаг залардаг болсон. За ингээд 2023 оны туулай жил бас 10 дугаар богдод тодорхойд ингэсэн. Тэгэхээр зэрэг энэ 8 дугаар богд туулай жилдээ монголчууд тонол богдон зална гэдэг. Үүний цаана шинжлэх ухаан ямар физик хүч, ямар зохицуулт байх уу гэдэг юм руу бид нар орж иж яах ёстой гэдэг. 9 дугаар богд харлах цагт нь одоо 12 онд жан чалахта миний 10 дугаар дүр Монгол орондоо Монгол хүмүүст дор шашин номыг агуу хөтөлгөрүүлнэ гэдэг. Ингээхээр зэрэг одоо 9 дугаар богдын энэнд бид нар итгээд 10 дугаар богд маань шашин номыг дэлгэрүүлнэ гэдэг. Ингээд сая заллаа тий. За ингээд одоо хөхрөх цагт нь 10 дугаар богд одоо ингэж харлж уруутсан Монголоо яаж аврах вэ? Тэгэхээр зэрэг одоо Монголын төр чинь богдоон дагах хэрэгтэй болчихж байгаа. Одоо энэ мэд тодорхой учраас тий. Богдын төр маань өөрийнхөө нөгөө номын ёсоор явах хэрэгтэй болж байгаа. За тэр ном нь юу вэ гэхээр одоо энэ ван тавьсан багш нь бол маш тодорхой номлосон байгаа. Угаасаа энэ шарын шашин гэдэг чинь бог зонховын бодмөрийн зэргийг баримталдаг. Бодмөрийн зэрэг нь өөрөө хамгийн товч нь энэ мөрийн 3 эрхэм байдаг юм а гэдэг энэ ван тавихын бэлтгэл болгож мөрийн 3 эрхэм гэдэг номыг Жадарын Бүчээ багш нь 2 хоног айлцсан. Нилээн дэлгэрэнгүй нарийн тайлбартай. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт
гурван гол зүйл гэж штэ. Эхлээд аглагт байгальтай ангаар энэ ажил хөдөлмөр хийж ингэж хэн нэгний хараат байж энэ байшин савнд ингэж илчирч өгшөрч ингэж над би оюунаа ингэж баригдмал байж ерөөс номын учир болохгүй. Нэгдүгээр байгальтай ангаар. Хоёрдугаар бод сэтгэл дахиад хамаг амтныг аврахын тулд над оюун ухаан чинь асар задгай хязгааргүй өгчих ёстой. Тийм учраас над нөгөө тэнгэр үзэл тэнгэрлэг тийм алсыг харсан тийм том бодол чинь бас дахиад энэ дүзий буюу энэ хуран өмнө энэ хот суурин газар хизээч байж таардгүй. Дахиад аглагтай ангаад. За 3 дугаарх нь хоосон чинь. Хоосон чинь бас дахиад тэр нарийн юу учрыг чинь аглагт гарч иж над номоо бясалгана гэсэн ийм 3 гол зүйлийг нэлээд тодорхой тайлбарлсан тэрийн Монгол орчуулгаар ингэж орчуулж тавьсан ийм номнууд нь. Тэгэхээр энэ номоо сахих, энэ номыг сахиулахын тулд бид нар одоо богдын төрөө мандуулах ийм үйл рүү орлоо. Гэт энэ улс төрийн нөхцөл нь ингээд бүрдсэн юм а гэд нөгөө 22 оны бар жил 23 онд ерөнхийдөө ингээд төр иргэсэн байна гэж бид нар ярьсан шүү дээ тий. Тэгээд энэ зүйлээ ярилцах энэ зүйлээ бид нар хаана хэлцэх вэ? За нэгдүгээрт миний бие тийм ээ. Чичээхэн цаас. За миний бие энэ ийм асуудал байгаа. Одоо байгаа энэ балчир залууг, балчир хүүхдийг тийм ээ. Одоо 8 төлөө. 10 та. За 33 хуржээж л нэг 90 цент хурж нэг одоо тэр 10 дугаар богдынхаа тэр үүрэгт ажлыг хийх оюун санаа ухамсартай бие дааж тийм ээ хийх ухамсартай болноо. Энэ бол хөлдшгүй асуудал. Тэгэхээр Монгол улс тийм ээ энэ 20 гаруй жилийг хүлээгээ сууна гэсэн үг шүү дээ тийм ээ хүүхтэр. Би бол хүлээж суухгүй гэж бодож байна. Би бол хүлээж сууна гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо бол энэ 10 дугаар одоо энэ одоо аль биесээр зарлцсан 10 дугаар богдон маань ямар ч бие даагаад ажиллах чадвар байхгүй хүүхд учраас. За энэ бол нэгдүгээр асуудал. Тэгэхээр энэ хооронд дэлхий дээр юу болох вэ гэдэг асуудал байна. За наазах нь одоо сая Путин ирээд явсан. Би зүгээр нь бодит юм ярих чинь тийм ээ. За Путин ирээд явхад бол манай Монгол хоёр хэсэг болоод талцаа авчихлаа. Урд нь ч талцж ирсэн. Ялангуяа нөгөөд нэг тэр нэг Украины асуудал нэгсэндээ барууны тал нөгөөх нь бол Оросын тал. Одоо энэ бол Украин Оросын дайн бол ерөнхийдөө бол хүн бүхэнд л тодорхой бодлоо шүү дээ. Нэгсэндээ энэ бол цаагаараа Орос Америкийн дайн, Орос НАТОгийн дайнаа гэдэг тийм ээ. За яг энд бол нэг баахан улс төржиж олон юм ярихын хооронд ер нь бол ганц л юм хэлмээр байна. Энэ дайнд хэн ялах вэ гэдэг асуудал байгаа. Тий. Тэгэхээр ерөнхий байдлаараа тийм ээ ерөнхий байдлаараа ер нь одоо би ч өөрөө геополитикийн багш байхгүй та бас хажуугаар нь. Тий. Тэгэхээр тэр нөөцийн асуудал гэж байдаг. Тийм ээ. Тухайн одоо тэр улсын хамаг хүч гэж нэг юм байдаг, супер павер гэдэг. Тэгэхээр тэр утгаар нь ярих юм бол тийм ээ. Дэлхийд энэ 3 орн байгаа. Төгс өөрөө бие даасан нөөцтэй. Тий. Нэгсэндөө хэний ч хамааралгүйгээр л оршин тогтож чадах 3 улс л байгаа. Тий. За яг ер нь 4 байгаа гэж хэлье. За 3 байгаа. Тэр нь бол Америк энэ ерөөсөө 3 том их хурл байхгүй да. Нутаг дэвсгийн хувьд Орос, Хятад, Америк 3 байдаг шүү дээ. Дөрөвтөн тэгээ Монгол байдгийг. Яагаад Монголд бол яг цагаад бол лага бариад ч гэсэн тэгэл амьд зулгаар үлдчихдэг. Яагаад бол бид чинь нүүдлийн иргэшлийн орон учраас ерөөсөө хизээч хамааралгүй байсан учраас одоо тэгэл ирсэн байхгүй юу. За тэрийг бол яг одоо энэ барууныхны нөхдийг одоо энэ сая Путинийг ирээ явсантай холбогдуулаад тэдний комментуудыг уншиж сонирхлоо л доо. Тэгсэн чинь бол тэд нар ярьж байна. За яг бид нар бол Монголд янз бүрийн тэр Путинийг ингэж хүлээж авсан Путинийг албан ёсчулсан гэж байгаа байхгүй юу бүр. Нэгсэндээ тэр нөгөөт нь олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг ер нь бол олон улсын тэр байгууллагыг нэг одоо өөрөө гишүүн байжээж үл тоосноороо тийм ээ
тэр байгууллагыг одоо ерөөсөө шалдан унгаалаа. Бараг одоо хэрэгцэхгүй болтон ягаад тэгээд Путин нэгсэнд бол энэ Монголд ирснээрээ албан ёсчлоо гэсэн маягтай одоо нэг юм бичиж байгаа байхгүй да. Тэгэхээр яг нэг талаар бол манай монголчууд бас тэр нэг орсуудад бол түүхэн өрөг гүсчихлээ шүү дээ тийм ээ. Нэгсэндээ тэр Александр Невский гэдэг нөгөө Алтан ордын үед чинь бол нөгөө германчуудаас нь хамгаалж тэр Невийн нөгөө чүүдийн юу дээр нуур дээр бол ялт байгуулж нөгөөд нэг католик шашинтуудыг бол таслаад дахиж орохгүй Орос руу дахиж төмөр орохгүй болгоо хийцэн. За тэр дэлхийн 2 дугаар дайнд бол нөгөөд нэг агуу их орны дайнууд Сталин туслаад тэгээд энд нөгөөд нэг юуг нь нэгдүгээрт бол энэ хэдийн манад үлдсэн шүү дээ манай хэдэн тэргүүч чинь. Одоо манайх чинь 80,000 цэрэг бол яг энд Контуна арми эсрэг тэгээд нэг хитгэн цэрэг бол тэр алд оронд үлдээд бусдын бол Москва руу явуулаад тэгээд Москвад ялалт байгуулаад тэгэл дэлхийн 2 дугаар дайн чинь бол төгслөө үзэх эхлэн тавигдсан шүү дээ. Тэгэхээр бол Монголын тусламж маш өндөр байсан. Тэгэхээр Монголын тусламж тэр нэг баахан бэлэг сэлттэй зөвсүүлэл хамгийн гол нь тэр нөгөөд нэг 500 гаруй акт морд чинь бол ерөөсөө 500 мянга гаруй штэ. 500 мянгаас гаруй тэр чинь юу гэсэн үг гэхээр чинь бол тухайд бол тэр дайны бурхан гэдэг артиллер буюу их бууч нь бараг 100% шахуу энэ хүсэг морин юутэй байсан байхгүй да. Зүтгүүр нь морь байсан байхгүй да. Ангийн найдвартай зүтгүүртэйсэн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нь бол дан Монгол морьд болоод хувьчгаар чинь тэгээд одоо ерөөсөө тэр нэг дайны бурхны чинь бол хөлд оруулаад тэгээд ялсан тохиолдол байдаг байхгүй да. Нэгдүгээр, хоёрдугаард бол одоо за тэр танк дээр нэрхэн танкийнх нь тэр вольфрам молибден чинь бол нөгөөд олборлох газар Монголоос хөр байхгүй шүү. Тэгээд тэрийг бол нууцаар нууц гэрээгээр манай Монголоос ч бол асраг зөөсөн шүү дээ. Ягаад бол нөгөөд Оросын танк чинь бол хоёг байхгүйсэн байхгүй. Тэгээ хоёг нэгтлэх сумч нь бол нөгөөд энэ манай Монгол вольфрам орчин яасан тийм. Тэрнтэй адилхан одоо сая бол яг л тэр Путиний аргу нөхцөл дээр нэлээд том бүр болохоо яах вэ гэд бүх энэ дэлхий гэж ярил л да одоо нөгөө барууны ертөц чинь бол зайд орны Путиныг яг л Монгол одоо баримтлах хэрэгтэй. Тэгээ баримтлангууд шууд төрийн эргэлт болох хэрэгтэй байсан. Оросд төрийн эргэлт бэлдэж ирсэн байхгүй юу? Тий. Нэгс Путинийг бол яг гэжсэн. Тэгээ та нар хэрвээ анзаарсан бол Путин чинь манай хөрцөгтэй ярихтаа ингээл нэг баян юу ханиад найтагаал тэгээд одоо нэг хоолоо засаад тэгээд мөндрөж хүртэл ярьж чадахгүй гөлгөнөд ярьж ирсэн та нар ер нь харсан уу хараагүй юу? Би ерөөс. За тий. За тэгэхээр чинь бол асар их гүргийг манай монголчууд гүйцэтгэсэн юм а гэж би хэлэх гээд байна. За энэ ач тус юу? За тэр ач тусын бол яг манайх чинь нөгөө дараагийн асуудал манайх чинь бүх юм бэлгэлдэг нэгсэнд тэнгэрийн юу өгдөг нөхдүүд ч дээ одоо нөгөөт нэг лүндэн тавиар орсууч нь бол нөгөөт нэг юу ер нь манай юм дандаа цаагаараа тэнгэрийн явагдаад байгаа тэр нэг юу гэдэг. Нэгсэнд бол тэр нөгөө мандат неба гэдэг нэрлэж байна тэрийг тэр чинь бол нөгөө нэгсэнд бол тэнгэрийн бошг бишээ юу гэдэг чинь зарлиг нэгсэндээ хүлээж авлаа гэсэн. Нэгсэнд бол дахиад тэгвэл тэр барууных нь өөртөө бичиж. Одоо нэг л тэгтээ яж л бичиж байгаа байхгүй да. Одоо нэгсэнд бол Путин бол Монголоос тэр нөгөөт нэг дахин хаанчлах, эрхээ авчлаа гэсэн маягтайгаар юм бичиж байгаа байхгүй да. Тэгээ ярьж байна. Тэгэхээр яг л тийм байхгүй да. Нөгөөт нэг нөгөө Монгол Орос хоёр чинь муулж байгаа юм шиг боловч яг бодит баримтын хэлчихэж штэ. Нэгсэнд бол манай энэ нөгөө хөх мөнгө тэнгэрийн Монгол орн чинь бол мөнгө тэнгэрийнхаа дарилгыг бол манай хөр ягаад ажиллаад тэгээд явуулчлаа штэ. Хааны нутаг балархааргүй боллоо л гэсэн үг. Яг. Тэгэхээр чи яг л яг энэ давтагчлаа. Их сонирн боллоо. Тэгээд та бүхэн уул нь ингэж ярьж ирсэн над яриаг чинь энэ Монгол онолыг бид нар хаана их ёстой вэ гэхээр ариун буртаг хоёр хязгаарч халдгүй гэдэг утгаараа энэ улсын хурал гэдэг бол ийм буруу бүхнийг хууль болгоё, хүн ёсны, зам ёсны эсрэг бүхнийг хууль болгоё гэдэг зориулттай тийм үүрэгтэйгээр байгуулагдсан газар энэ Монгол онол ялангуяа төр засах Монгол онол бол хязгаарч хэлцэгдэхгүй. Тэгэхээр зэрэг бид нар энэ бурхны авралын сүм болсон энэ гандан тэгшлийн хэд нэгэнтээ богд бид нар Монголын төр богдоон дагаад богдын төр номоон дагах болоод богдыг бол би богд ярьж байгаа энэ рүү орсон. Огт үгүйсэхгүй.
Тэгээ 10 дугаар богдын үүрэг бол үнэхээр бол агуу. За тэр хүүхэд 33 хүртэл цаг хугацаа энэ хооронд дэлхий ямар болох вэ гэд Орос Америк руу орчлоо шүү дээ тий. Үүдэж л одоо тэгэхээр чинь бүх юм ирчим чинь. За Монголд бол янз бүрийн хориг мориг тавьдаг нь бол мэдээж асуудал. Монголд бол энэ бол ямар ч нөлөөгүй гэсэн маягтай одоо монголчууд бол бараг л тэр юуны юугаар ч зардгаар ч юу лээ нөгөө олон улсын юугаар бол эрүүгийн шүүхийн тэр юу бол бичиг цаас юуг бол бараг л бөхсөө арчлаа гэсэн маягтай юм биччихлээ. Шууд гэж бичиж байгаа. Тий биччихлээ. Гэхдээ яг тэ нөгөөд нэг тэдний шийдвэр мэдвэрийг л огт хүлээн зөвшөөрөхгүй, орд хүлээж авахгүй. Ерөөсөө Монголд бол энэ хүртээлч байхгүй. Бид нар бол Монголд бол ямар ч нөгөөд хориг тавиад нэмэр байхгүй. Эдгээр бол хүү нэгдэл амьдрдаг нөхдүүд гэсэн маягтай бичиж байгаа байхгүй да. Тий. Тэгээ учраас Монголд бол тэр юуг нь хаагаач нэмэр байхгүй. Харин ч бид нар бол нөгөөд нэг хэрвээ та нар Путиныг бол барилчилж чадсан бол бидний одоо зүгээс бол тэр нөгөөт нэг бүх нөгөөт хөрөнгө оруулалт хятадаас бол ирэх нефт өстой бүх юмыг бол бид нар хангаж өгөх хэрэгтэй байсан юм аа. Мэт юм ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо та нар Путингээр болсон юм чинь гогчно гэж байгаа. Гогчно гэж байгаа тий. Тий. Гадаад нөхцөл тэгтэргүй өөрчлөгдөнө. Одоо бол бүр хэрчимтэй хурдан өөрчлөгчлөө. Тэгэхээр бол энэ гадны Монголд гадны янз бүрийн хориг тавих нь бол гарцаагүй болсон. Энийг бол сая өнөөдөр өгдөөч гэсэн би мэдээ сонсож байхад бол эсвэл гадных нь май та нар одоо монголчууд өстэй алан шууд гэж байна. Та нар нөгөөт нэг юу мүүгээд өөртөө нөгөө юу лээ арчлын баян бүрдгээдсэн чинь одоо хаа байна мэт юм ярьж байгаа байхгүй. Тэр ямар хэр нөлөөтэй улсуудын юм энэ тавин шүү. Гэхдээ тэр чинь тэгээд дуурж яах гэдэг чинь тэгээд хэмлээ нөгөөт нэг хэн чинь юу гэж хэлсэн шүү дээ. Одоо би яг шууд үгийг хэлж чадахгүй нөгөөд нэг хэний Америкийн хэмлээ одоо тэр ярьж л байлаа. Өчтөр хэлсэн шүү дээ. Одоо та нар Путиныг баримтлаа хүчин бараг одоо олон улсын эрх зүйн юуг бол биелүүлээ хүчин бол ерөөсөө ноцтой шул мэт юм ярьж л байлаа шүү дээ. Тэгэл тэр чинь тодорхой Америкээс нэг л хэлсэн юм чинь тэгэл одоо дуусаа. Монгол дуусаа байхгүй. Энэ Монгол дуусаа. Тэгэхээр яг би ингэж хэлэх гээд байгаа. Ачсан Монгол дуусаа гэсэн үг байхгүй юу? Ачсан Монгол дуусаа нөгөөд 90 арчсан юуг бол үндсэн хуулиараа тийг байгуулна гэсэн Монгол дуусаа гэсэн үг байхгүй да. Тэгэхээр шинэ үндсэн хуулийн шинэ эрх зүйн орчин бүрдэх бүх нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг. Тэгэхээр ч бол одоо бидний нөгөө яриад байдаг одоо их Монголын бидний танхаа нөхдөж гарч ирэх одоо нөхцөнд бол гарч ирлээ гэж миний би үзэж байна. Тэнгэр тэтгэгдсэн Монголын тэнгэр цаагуур нь ингээ янз бүрээр тэтгэдэг юм аа гэх гээд байна. Тийм ээ тийм. Яг л тэгэх гээд тий. Тэгэхээр ч бид нар даах юм байхгүй. Харин ч бүр бол дэмжигдээ явчих нь. Энд бол бид нар бол нэгсэндөө тэр Путиныг үнэхээр бол дэмжснээр бол санаатай юу санаагүй дэмжснээр бид нар бол ямар ч байсан түүх юм өөрийн ирэхгүй хийчихлээ. Нэг юм дээр гар өрсөд орчихлаа. Жогом тэр нь зөв байна уу буруу байна уу гэдэг нь бол миний хувьд бол шүүх юм биш. Хамгийн сонирхолтой нь бол энэ бол бидний яриад байгаа юмыг идэвхжүүллээ. Миний хувьд бол энэ чинь идэвхжүүлчихлээ. Миний хувьд юу гэж идэвхжтэй. Миний хувьд юу идэвхжлээ гэхээр чинь бол энэ барууны үндсэн хуулийн суурнаас нь л тэр тулгуурыг аваачлаа л гэсэн үг. Тий. Яг л өнөөдөр Америкийн нөхдүүч нь тэр албаасан юу лээ тэр цагаан ордных нь бол шууд хэлж л байж л шүү дээ. Одоо та нар монголчууд үндсэн юу олон улсын эрх зүйн бол маш том гэмт хэрэгтэн боллоо шүү. Хогч шүү л гэсэн шүү дээ. Тэгвэл одоо эзэн Чингисийн нэрийн өмнөөсгээ та нэг сайхан урам зоригтой орол та. Манай Чингис хаан манай хаад энэ шашныг цэгцэлдэг юм аа. Багш мэрэгтэй нэрдэг, бурхатай гэрээ эдэг, бурхатай нийсэн гэрээ ёсоор ингээ 10 дугаар богд ингэсэн. Одоо та нар энэ богдынхоо номоор явахгүй бол бид нар одоо ямар хариуцлага тооцохоо танаа ордон сүмд чинь бид нар хуралданаа. Та номоо хэрхэн хэрэгжүүлж байна. Энд дээр чинь бид нар шалгалт авна гэдээ орол тоо. Энд чинь би хэллээ шүү. 1-р таглаг, 2-р таглаг, 3-р таглаг гэлжтэй. Нам нар нь ингээд аглагт гарч чадахгүй да ингээд та нар энэ хүмүүсийн өргөл таглагтаа хорогдоод ингээд энэ шашнаа юу ч болгоцсон болвол яаж чадгийг бид нараас суралцаа. Одоо ингээд нүүдэлч ёсны ийм танахтай ийм хэцүүдэд байдаг бол манайд ийм амар юм байна. Энэ амраас нэхлээ та нар тэгээд над аглал руу яв. Тэгжээж над бан тавьсан над багшийнхаа тангараг имийг сахин тэгэхгүй бол та нар өөрсдөө там дуун нэгээд зөндөө тангараг өргөцсөн байгаа биз тэгээд ингээд оролтой. Гэхдээ би тийм номын хэлээр одоо шамшиг одоо тийм номын хэлээр ярьдаг хүн биш л дээ чадахгүй мэд. Би ингээд номын хэлээр орох гэсэн чинь ганцаардаад байна. Тэгвэл хамтын хүч үсгэх. Энд чинь тэнгэрийн цаг гэж байгаа байхгүй да. Өөрөө аяндаа ингээд босоод гараад ирдэг.
Тэгээ би уцаар яриад ингээл уулзаад ингээд явах юм шиг заяа. Тий. Тийм учраас бол бүх юм бол сайхан болж байгаа тий. Бүх юм явж байна. А яг номоор явж байгаа шүүл гэж хэлмээр байна. За тэгвэл дараа нь ажил хэрэгчээр одоо энэ ажлыг яаж хийх вэ гэж ярилцсан шүү. Тэгээ болно. Наадар чинь миний бие бол шууд улаан нүүрээр ярина. Ярихдаа бол яг би энэ болсон болоо гэж би одоо шууд хэлнэ. Тэр хүмүүсийн чинь өмнө. За тэгвэл баг бүрдүүлээ. Тий. Урдгыг маань хүлээж авч ирж ийм сайхан яриа өгсөн маш их баярлалаа. За ингээд